За баярлалаа. Өнөөдрийнхөө онцлог зочинтой бид ярилцахад бэлэн болсон байна. Монголын натратчны танхим ерөнхийлөгч Баян Жаргал манай студид ирлээ. За 2021 онд Монгол улсад натратын байгууллага үүсэж өгсөн 96 жил яваад байгаа. Тэр 1925 оноос түүхэн эхэлж байгаа гэж ойлгож байна. Тэр үед яг анх яаж үндсөөрөө тавьж эхэлж ирсэн бол? За 1922 онд гадаад явнаас сангийн яамтай харилцан тохиролцоод альва гадаад дотоод пүүс буюу хошоо хүн ба иргэний харилцан тогтоосон бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглүүлэх тухай гэж юм дүрм анх баталж ирсэн ба. Энэ бол 1922 онд. За үүний дараа Ардын засгийн газрын 38 дугаар хуралдаанаар буюу 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх явдлын яамны дүрмийг батлахдаа түүнд бол гэрээ зэргийг гэрчлэх хэрэг эрхлэх салаа нэртэйгээр одоо натратын байгууллага бүтэц зохион байгуулалтыг тогтоож ирсэн ба. Тэгээ энэ ном тоолыг аваад үзэх юм бол натратын чиг үүргийг Монгол улсад тогтоогоод 99 жилийн ой, байгууллага бүтэц зохион байгуулалтыг тогтоогоод 96 жилийн ой бас болж байгаа. За манайх бол одоо манай байгууллага одоо энэ ойн баяраа ухтаад одоо амжилт бүтээлээр дүүрэн ухтаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо натратын байгууллага бүх салбарт одоо бас нийгэм чиглэсэн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Төрийн байгууллагуудтай нийгэм хүр зөв болох асуудлаа бас хэлэлцэн шийдвэрлэж байна. За мөн ажлын байраа тогтжуул шинчилж байна. Дээр нь үйлчлүүлэгчтэй харилцаа хандлагын талаар одоо бас нэг сургалт авч байна гэх мэт одоо амжилт бүтээлээр дүүрэн ухтаж байгаа. Тэгээд энэ завшааныг ашиглаад одоо натратын байгууллагууд ажиллаж исэн үе үеийн ахмадууд натратч танхимын хамт олондоо Монгол улсад натратын байгууллага үүсч өгдснээ 96 жилийн баярын мэндийг бас дэвшүүлж байна. За танд бас баярын мэнд хүргэе. За баярлалаа. Тий одоо нийт иргэд бид бол яг натрат гэхээр гэрээ очиж те байгууллага иргэд хоорондынхоо харилцаа итгэлцийг тэнд баталгааж болдог, гэрээ хийдэг, бичиг баримтуудаа тэнд очиж баталгааж болдог гэж ойлгодог. Яг жухамдаа натратын байгууллагын чиг үүрэг ач холбогдол нь юу байдаг? За натратын байгууллагын чиг үүрэг ач холбогдлыг ярихын тулд одоо түүхээс өгөх шаардлагатай болно. За эртний Египт, Вавилон гэх одоо юм уусууд бол хааны дэргэд одоо бичээч гэж хүн байсан байгаа. За тэр хүмүүс бол натратын өвөг дээдс гэдэг бол эрдэмтэд одоо бас хүлэмжшэрдэг юм асуудал байдаг. Тэгэхээр одоо анх бол натратч бол одоо тухайн бичвэрээр үйл явдлыг баримтжуулдаг байсан бол сүүлдээ хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн сэтгэгчид юуг олж харсан гэхээр энэ талуудын хооронд иргэдийн хоорондын харилцаанд хөндлөнгийн этгээдэг оролцуулах юм бол маргаан гарах нь буурах юм байна гэдэг үзэл санааг олж хараад хөндлөнгийн этгээд буюу гэрчийг оролцуулж байсан. За явандаа энэ оролцсон гэрч нь өөрөө тухайн гэрээлцэл бичиг баримтыг баталгаажуулаад одоо натратын чиг үүрэг одоо ингээд сонгодог утгаар хэрэгжиж эхэлсэн. За энэ бол одоо манай тооллын 12 дугаар зуун буюу одоогоос 800 жилийн өмнө. Тэгээ энэ үеэс бол натрач хүн бол одоо хуульч, мэрэгсэн хуульчийн үйлчлэгээ болж ингэж явсан. Тэгэхээр яагаад энэ 800 жилийн хугацаанд энэ натратын байгууллага оршин тогтноод одоо хүртэл байгаад байна гэхээр энэ натратын нийгэм гүйцэтгэж байгаа чиг үүрэг ач холбогдол одоо үн цэнтэй байна гэдэг бол илэрхийлж байгаа. Тухайлбал одоо хүн төрөлхтөн бол одоо пенцилин гэдэг имийг одоо бас нээсэн. Одоо бага хот миний одоо бага хот бол хамгийн хүчтэй сайн одоо антибиотик бол пенцилин байлаа. За пенцилин бол одоо гарсан даруйдаа хүн төрөлхтний эрүүл мэндэд маш их зүйлийг бүтээсэн боловч өнөөдөр бид нэр яг хэрэглэх байсан. Тэгэхээр одоо хүн төрөлхтөө хөгжлийн явцад тодорхой зүйлийг одоо шинээр нээх юм бол одоо хуучирсан зүйлийг одоо халаад явдаг. Гэтэл халахдахгүй 800 жил явж байгаа гэдэг бол одоо энэ байгууллагын чиг үүрэг ач холбогдол одоо хүн төрөлхтөнд одоо нийгмийн харилцаанд ямар хэрэгтэй юм бэ гэдэг одоо бас илэрхийлж байна гэж одоо бас ойлгох хэрэгтэй. Хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэж яваад байгаа нэг асуулт байна. Бид нэр одоо нөгөө цахим үндэстэн гэж хэлдэг. Тэгсэн мэтлээ цахим үнэмлэхээ өөрөө барьж чаад натратаар батлуулъя гэдэг. Энэ одоо хизээнээс халагдах вэ? Энэ заашгүй юм шаардлага байдаг юм уу? За Монгол улсад натратын тухай хуулийн шинжилсэн хариу 2011 онд батлагдсан. За энэ хуулийг батлахтай холбоотой 30 гаруй хуулиас баримт бичгийн хуулбараар натратаар гэрчлүүлэхийг одоо халсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр зүйл залтыг хасцсан байдаг. Тэгэхээр одоо өнөөдрийн практикт бол иргэн нэмлэгээ заавал натратаар гэрчлүүлэх хуулийн шаардлага бол байхгүй. Гэхдээ ингээд үйлчлүүлэгчийн одоо натратаар гэрчлүүлж байгаа энэ үйлчлэгээ харах юм бол хоёр хандлагаар одоо бас үйлчлүүлэгч гэрчлүүлээд байгаа шүү. За нэгдүгürt одоо ялангуяа энэ гадаад улсад явж байгаа бичиг баримтыг одоо зөвхөн Канадсан копи хуулбар явуулснаас натратаар баталгаажуулаад явуулах юм бол илүү одоо хүчин төгөлдөр илүү одоо ихтгэл үнэмшлийг төрүүлнэ гэж одоо үзэж байгаа учраас иргэд сайн дураараа хандаж одоо батлуулж байгаа. За хоёр дахь асуудал бол одоо тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллага одоо 3 дахь этгээтэй гэрээлцэл буюу ажил үйлчлэгээ явуулахад тухайн этгээд нь одоо шаардж байгаа шүү. За энэ бол бас зүй ёсны асуудал юм шүү. Өөрөөр хэлбэл одоо тухайн этгээ дээр ямар ажил үйлчлэгээ хийлгэсэн, ямар хүн, ямар компани хийсэн гэдэг баримтыг тэр компани натратаар баталгаажуулсан баримтыг авч үлдэхгүй бол тэр хүмүүс бол их баримт олох болцоог гэсэн. Тэгэхээр магадгүй хэзээ хэдэн жилийн дараа тухайн асуудалтай холбоотой маргаан гарах юм бол нөгөө ажил хийсэн газар чинь баримт хөлдөнө. Ийм учраас одоо та өөрийнхөө бичиг баримтыг баталгаажуулаад одоо манад үлдээ гэж гэдэг ийм шаардлага бас тавьд юм шүү. Тэгэхээр энийг л одоо бас
зүй ёсны асуудал юм болов уу гэж бол би хардаг. Гэхдээ энэ аль аль харилцаа нь бол заавал нотариатаар батлуулах хуулийн шаардлага биш, үйлчлүүлэгч юм буюу 3 дахь этгээдийн шаардлагаар гэрчлүүлж байгаа ийм үйлдэл юм аа гэдгийг бас нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт ингээ иргэн өмнөхөө байгаад хахад яагаад намайг одоо ингэж миний өмнөхөө баталгаажуулж намайг тогтоогоод байна гэж бас яриад байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн таны иргэн өмнөхийг нотариач гэрчилж гэнэ гэдэг бол таныг мөн гэдгийг тогтоож байгаа асуудал биш. Монгол улсад ийм хүчин төгөлдөр ийм регистрийн дугаартай ийм иргэн өмнөх байд юм байна. Энэ иргэн өмнөхийн хуулбар нь шүүл гэж баталгаажуулж байгаа асуудал. Тэр хүн иргэн өмнөх ингээд альва этгээдэд ингээд шууд их өнөх болцоо байхгүй. Тэгэхээр нотариатаа баталгаажуулсан хуулбарыг л түнтэд үзүүлээд өгөөд явах болцоо байдаг учраас одоо иргэд бол иргэн өмнөхний хуулбараас нотариатаар гэрчлүүлж байна л гэж ингэж бас ойлгодог. За таны ярьж байгаа кейсүүд бол иргэн өөрөө хүссэн учраас байна тийм үү? За тэгэхэд төрийн албан байгууллагууд заримдаа энэ үнэмлэхийг нотариатаар батлуулчаад иргэдэг шаардлага тавиад байгаа. Тавал нь хуульчлаад энэ зүйл задлыг хассан гэсэн мөртлөө одоо практик дээр энэ бас 100 хэрэгжихгүй байна. За энэ бол яг хуу нэг талаас одоо хууль тогтоомжоор хассан боловч зарим нь онцгой тохиолдолд төрийн байгууллага шаардж байгаа бол үүсэх аргагүй. За нэгдүгээрт одоо ямар үндслээр тэрийг шаардаад байна гэхээр нөгөө дараа нь тухайн асуудалтай холбоотой маргаан гарах юм бол үйлчлүүлэгчийн талаар хүчин төгөлдөр бичиг баримт байж шүүхэд хандах эрх нэгддэг. Түүнээс одоо канадсан бичиг баримтаар бол шүүх бол хэрийг авч хэлцэхгүй. Ийм учраас одоо бас баталгаажуулж аваад хойш даас асуулт гарч магадгүй гэж үзсэн үднээс бас тэгдэг байхыг бол үүсэх аргагүй. Энэ бол одоо тухайн ажлын төрийн байгууллага үйл ажиллагааны онцлогтой бол хамааралтай байна. Нийтээрээ бол одоо бас нотариатаар баталгаажуулсан бичиг баримтыг шаардахгүй байгаа. Энэ талаар одоо бас зөвлөмж одоо холбогдох бичиг баримт бол нийслэлийн засаг дарганы таман газраас ч мөн гарч ирсэн учраас тэгж бол би бас харахгүй байгаа. За одоо нэгэнт цахим үнэмлэх цахим одоо үндэстэн гэж ярьсных. Одоо ер нь бүхэл үйлчлэгээ бид цахимаар авч болдог болсон. Банк руу хүртэл очих шаардлагагүйгээр үйлчлэгээ авч байгаа. Үүнтэй адилхан нотариат чинь хайж одоо гадуур явахгүйгээр цахимаар нотариатаар батлуулж өгдөг тий. За ийм гэрчлэгээний үйлчлэгээ авах юм боломж байдаг юм бол. За ер нь бол боломж бий. Сая одоо энэ цар тахал гарсантай холбоотой дэлхийн нийтэд энэ IT буюу мэдээллийн технологи бол маш хурдтай хөгжлөө шүү. Тэгэхээр одоо гадаад улсууд одоо нотариатын байгууллагын зайн гэрчлэлийг эхнээсээ туршаад хэрэгжүүлээд ингээ боломжтой гэдэг дүгнэлт бас хийгээд байгаа. Тэгэхээр одоо нэгдүгürt энийг технологид, хоёрдугаар хууль эрх зүйн шийдэх юм бол ийм зайн гэрчлэлтийг одоо үзүүлэх боломж бол бий. Бид нэр одоо өөрсдөө шалтгааллах зүйлээ бол одоо цахим нотариат ажлын хэсэг гаргаад энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа нотариач маань одоо уугуу хөдөлмөрлөөд энэ зайн гэрчлэлтийг одоо бас бид нар судалж байгаа технологийн төвшөнд. Шаардлагатай үед одоо их хурл болон засгийн газраас тэр холбогдох эрх зүйн зохицуулалтын баталгаадах юм бол зайн гэрчлэлтийг одоо нэвтрүүлэх боломж бол ойр байна гэж одоо хэлмээрээ. Та ер нь нэг хугацаа хэлвэл хэдий вакцинад бид тэр технологи руу шилжих вэ? За санхүүгийн асуудлыг шийдэх юм бол технологи бол богинохон одоо шүүл хагас жилийн дотор технологи асуудлыг шийдэж байгаа. За засгийн газраас буюу хууль зүйн яамнаас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм бол их хурлын чуулганд намар ч юм уу хаврын чуулганаар ч юм уу одоо баталгаад бол одоо болохгүй зүйл бол байхгүй л гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол төр анхаарчих юм бол ер нь бол явах боломж байгаа л гэсэн үг. Нотариатчдын үйлчлэгээний хөлс зардал дээр иргэд бас эргэлздэг баг. Ер нь яг дэлгүүр хүнсний дэлгүүр үүд шиг өөрөөсөө үнэ зохиодог юм уу эсвэл цаанаас хуульчилж гэдэг юм уу? Нотариат чинь хүн өөрөө бас хуульч хүн байдаг учраас яг нэгэн ижил юм одоо үнийн үйлчлэгээ үзүүлэх шаардлагатай байдаг баг тийм үү? За ер нь бол яг хуу нотариатын үйлчлэгээний хураамжиг бол хууль зүйн сайт тогтоодог ба өөрөөр хэлбэл хууль зүйн яам буюу төрөөс тогтоодог гэсэн. Тэгэхээр одоо төрөөс тогтоосон тарифын дагуу үйлчилж байгаа учраас нотариат ч одоо аюулгүй дураараа үн нэмээд юм уу дураараа үн одоо хасаад авдаг тийм тохиолдол байхгүй. Нотариатын одоо үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа нотариатын үйлчлэгээний хөс зардлын жишг бол 2011 онд баталсан байдаг. Тэгэхээр 10 жилийн өмнө баталсан хөс зардлын жишг л одоо бид нэр үйлчлэг үзүүлж байгаа. Тэгэхээр миний санахаараа бол одоо тухайд одоо хамгийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох одоо талх бол 680 төгрөг байсан. За өнөөдөр одоо дэлгүүрт ороод талх авахд бол дунджаар 1500 төгрөгийн ханштай болсон байна. Гэтэл одоо бид нар нөгөө тухайд л одоо иргэнүүлэх 500 төгрөг гэрчилж исэн бол өнөөдөр бас 500 төгрөгөөр л гэрчлээ явж байгаа. Тэгэхээр иргэд бас нэг зүйлийг одоо зөөр олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нотариатч бол одоо нотариатын үйлчлэгээний хөс зардлыг бол өөрөө тогтоодгүй хууль зүйн сайдын тогтоосон тэр жишгийн дагуу авд юм аа. Тэгэхээр одоо үнийн хувьд одоо харилцан айлгүй байх тийм төсөл болцоо байхгүй гэж одоо хэлмээр байна. Яг тэр тогтоосон үнийг бид нар харах боломжтой юу? Тэр бол нээлттэй. Нэгдүгээр одоо интернетээр хаагах нотариатын үйлчлэгээний хөс зарлагыг хаахад бол гараад ирнэ. Хоёрдугаар та нотариат
дээр очихдоо таны хөс зардалтай танилцъя гэвэл одоо натрич болгоно бэлэн өөрчлөлт үзүүлдэг зүйл байна. Натритыг үл хийхээс өмнө одоо натрич бол бас тухайн иргэнд та ийм үйлчлэг авах юм бол тэдэнд дөрөв төлнө шүү гэдэг бас тайлбарж өгдөг ба. Нэмэгдээд бас яг нөгөө юм канадсан гэдэг тэр хөлсөөр нэмэгдээд тах шиг гэдэг юм л тий. За үйлчлэгийн хөс зардал дотор яг натритыг үл гэрчлэх зардлаас гадна бусад зардал гэж бас байдаг. Магадгүй одоо баримтчгийн төсөл та зохиох юм бол тань үйлчлэгээ үзүүлэх юм бол зөвлөгөө өгөх юм бол гэдэг ийм тарифууд байдаг. Тэгэхээр бид нэр техник үйлчлэгээний тарифыг бол тооцож авдаг. За эрх зүйн зөвлөгөө өгөх, баримтчгийн төсөл зохиох одоо ийм үйлчлэгийн төлбөр бол бараг нэмж авдаг үү. За нотариатаар хоёулаа ороод ямар нэгэн гэрээ контрактыг батлуулчлаа. Тэгтэл тэр гэрээнд заагдсан заалтууд биелэхгүй ч юм уу те. Би одоо энэ хүн ингээ өөрийгөө гүйцэтгэхгүй байна. Гэрээг зөрчөөд байна. Би одоо ингээ хуулийн хариуцлага те хуулийн дагуу ингээ явмаар байна гэхээр заавал ингээ нэг 3 шат шүүх дамжаад ингээ хугацаа алдах тохиолдол байгаад байна. Тэгэхээр энэ дээр шуудар нотариатаар батлуулсан гэдэг юм шууд шүүхийн заалт руу явах тийм ээ шүүгч дээр шууд очих ийм боломж байдаг. Ялангуяа тэр мэддэгдэх хуудас гэдэг юмыг гаргуулж авдаг гэж бол дуулсан. Тэгээ энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэгчдэд өгөх шаардлагатай байх гэж бодож байна. За ойлголоо. Тэгэхээр нөгөө нотариат нөгөө 800 жилийн өмнө үүсээд өнөөдөр л үнцэнтэй байгааг нэг зүйлвэл нотариатаар гэрчилсэн бичгээр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх гэсэн. Өөрөөр нь нөгөө тухайн асуудлыг шийдвэрлэх үндсэн баримт болно. Хоёрдугаарт тухайн нотариатын баримт бол гүйцэтгэл хүчин чадалтай байна гэж. Энэ нь өөрөөр хэлбэл нөгөө таны хэлсэн нөгөө нотариатын мэддэгдэх хуудас байна. За нотариатын мэддэгдэх хуудсыг одоо нотариатын тухай хуульчилсан агуулгыг гаргах юм бол маш өргөн хүрээнд одоо хэрэгжилж болохоор байна. Өөрөөр хэлбэл даанх одоо гэрээлцэл байгуулахдаа тэр гэрээлцлээ нотариатаар гэрчлүүлэх ёстой. Тэр дотроо үл маргах журмаар төлнө гэдэг бас тогтоосон байна. За энэ гэрээлцлийн өөрийн гүйцэтгэл хангахдахгүй тохиолдолд дахиад талууд ирээд хугацаагаа сунгаад нийт одоо өр төлбөр юм уу төлөх эд хөрөнгө ямар болсон хэмжээгээ тогтоогоод дахиад нэг ботлуулчих ёстой. За тэрнээс хойш хугацаа дуусгаад одоо өөрийгөө гүйцэтгэхгүй байх юм бол төлбөр авахч маань нотариатад хандаад нотариатын мэддэгдэх хуудас бичүүлэх боломжтой. За нотариатын мэддэгдэх хуудсыг бичүүлсэн одоо төлбөр авахч маань шүүхэд шууд хандах эрх нээлттэй. Шүүгч бол нотариатын мэддэгдэх хуудсыг хүлээж аваад хоёр шийдвэрийн нэгийг гаргана. Нэгдүгээр хууль тогтоомжийг одоо хянж үзээд хууль тогтоомжийг зөрчөөг нэ гэж үзвэл нотариатын мэддэгдэх хуудсыг баталгаажуул. Хууль тогтоомжийн шаардлага хангуулаад ирээгээ буцаадаг. Хэрэв одоо хангасан байна гэж үзэх юм бол хүлээж авсанс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамж гарч байгаа. За шүүгчийн захирамж гарсан бол тэр даруй шүүхийн гүйцэтгэх хуудас бичээд шүүгийн шийдвэр гүйцэтгэх албаар явуулчихна гэсэн. Тэгэхээр шүүгийн шийдвэр гүйцэтгэлийн эрдийн журмаар энэ хэрэг маргааныг шүүгийн шийдвэр гүйцэтгэх албад хариуцсан явж байгаа. Тэгэхээр нөгөө 3 шатны шүүх дамждаг ч гэдэм юм урт хугацаа бол одоо бас ордоггүй. Тэгээд дээр нь одоо улсын тэмдэгтийн хураамж төлдөггүй. Одоо шүүхийн ачааллыг бууруулдаг, хуулийн хэрэгжилтийг хангадаг. За нотариач болон хуульчид итгэх итгэлийг одоо нэмэгдүүлдэг ийм олон талын ач холбогдолтой ийм нотариатын үйл байдаг. Тэгэхээр ер нь асуудал гарвал нөгөө нотариат дээр явж чичаал за би мэддэгдэх хуудас авъя гэж болоо тий. Тий. За нөгөө анхны дурдсан нэг гэрээ тооцоо нийлсэн гэрээ хоёроо нотариатаар батлуулсан бол 3 дахь одоо тэр гэрээг одоо альч нотариатаар өмнөх 2 гэрээг үзүүлээд бичүүлэх боломж бол нээлттэй. Заавал тэр нотариат биш гişсэн шаардлага багч байна тий. Манай иргэдийн бас их сонирхоод байгаа сүүлийн үед гараад байгаа түгээмэл асуудлуудын нэг бол бас нэг гэрээслэл, өв залгамжлах, өмчлөх эрхийн асуудлын хүрээнд. Энэ дээр бас тухайлсан тайлбар өгөх. Нотариат чин дээр л ер нь очиж энэ үйлчлэгийг авч штэ. За нотариат одоо хуулиар олгосон юм бүр ирэх бол энэ өв залгамжлах гэрээслийн асуудлыг шийддэг. За гэрээсэл гэдэг бол одоо хүн өөрийнхөө амьдралын явцад бүтээсэн баялгаа одоо намайг явснаас хойш одоо хэрхэн ямар байдлаар одоо тухайн хөрөнгө зарчим шийдэх вэ гэдэг одоо өөр амьдтай шийддэг ийм боломж бол гэрээсэл гэж болгоно. За хууль ёсны өв залгамжлагаар тухайн этгээд нас орсны дараа хууль ёсны өвлөгчтөнд тэрийг одоо тэгш хуваах өгөх ийм ажиллагаа байдаг. Тэгэхээр нотариач бол аль алийг одоо бас хэрэгжүүлдэг учраас та бүхэн энэ асуудлыг одоо сонирхож байвал өөрд одоо дурын ойр байгаа нотариат хандаж зөвлөгөө аваарай гэж хэлмээр байна. За сүүлийн үед энэ судалгаа харахад бол одоо өв залгамжлал ялангуяа энэ гэрээсэл хийлэх асуудал бол одоо өснө нэмэгдэж байгаа гэдэг бас хэлхийг хүсэж байна. За нотариат чинь болно гэдэг чинь хуульч хүн одоо мэдээж хуулиар 4 жил сураад эрх зүйч болж байгаа шүү дээ. Эрх зүйчд багада 2 жил ажиллаж шалгалт өгөх хуульч болж байгаа тийм үү. Хуульчид дахиад шалгалт өгөөд нотариатч болдог шүү дээ. Тэгэхээр эн чинь 3 жил тутам нэг шалгалт яваад байдаг үлээ. Одоо энэ жил нэг мөчлөгөн тохиож байгаа бах тийм. Тэгэхээр шалгалтын талаар хичнээн нотариатчд одоо нэмж үнэмлэх авах бол. За ер нь нотариатын үйл ажиллагаа бол мэрэгсэн хуульч үзүүлдэг гэж хэлж байгаа цаанаа л нөгөө таны эрх зүйч байна, хуульчаа сонгон тэнцсэн байна. Дээр нь нотариатын мэрэгчлийн шалгалт тэнцсэн байх юм шаардлага хангаж байгаа. За энэ жил бол одоо нотариатын сонгон шалгалт зарласан удахгүй 10 сарын 25-наас эхэлнэ. За энэ сонгон шалгалтын үр дүнд бол одоо
10 гаруй нотариач одоо бидний одоо игний нисэж залуу болсон хүч бол орж ирэх байгаа. Ингээд одоо бидний нийт тавуулныг 300 орчим болно гэж ингэж харж байгаа. Ямар зохион байгуулалтаар явах вэ? Энэ жил бас захимаар явна гэж дуулж байгаа шүү. За ер нь нотариатын сонгон шалгуулалтыг одоо тусдаа зохион байгуулдаг нотариатын мэргэжлийн хороо гэж байдаг. За энэ хороо бол одоо нотариатын танхимын дэргэд биш, хууль зүйн яамны дэргэд байдаг. Тэгэхээр энэ нотариатын сонгон шалгуулалттай холбоотой асуудлыг мэргэжлийн хороо өөрсдөө шийдээд хууль зүйн сайдд уламжлаад хууль зүйн сайд бол яг нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог. За энэ үйл ажиллагаанд бол танхимын оролцоо бол бас байдгүй гэдгийг одоо бас аль биесээр энэ телевиз үзэж байгаа үзэгчтэй бас хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. Одоо 10 гаруй шинэ нотариат гараад ирэхээр өөрөө ер нь хүссэн газараа нотариатын төвнээ гэд ажиллуулах эрх бүхий болох уу? За эдгээр хүмүүс анх шалгалт өгөхдөө хаана ажиллах вэ сонгоод өгсөн байгаа. Тэгээд шалгалтаа тэнцэх юм бол тэр өөрийнхөө сонгосон тойрогтой буюу нутаг дэвсгэртээ одоо ажиллах боломжтой гэсэн. Иргэдийн нотариат дээр гардаг нийтлэг асуудлууд юу вэ? Одоо миний асуугаагүй те иргэдэд өгөх зайлшгүй шаардлагатай мэдээллүүдээс хэлье. За иргэд бол нөгөө хүн болон хуульч байх албагүй учраас иргэдийн ботсон зүйлүүд одоо хууль тогтоомж нийцээгүй тийм зүйл бас бодсон тэрийг хэрэгжүүлэх гэдэг ингээд явдаг тал байдаг. Заримдаа бүр уурлагч асуудал байдаг. Тэгэхээр одоо та нотариатын хэрэгцээ тань шаардлагатай байвал эхлээд нотариачд өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлээд нотариач бас хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд түүний үндсэн дээр та одоо нотариатын үйл одоо баталгааж болох нь зүйтэй юм аа. Хууль бус зүйл яриад хууль бус зүйл одоо шаардах юм уу ийм асуудал бас байдаг. Тэгэхээр энд одоо бид нар аль болохоор 50 хууль тогтоомжийг тайлбарлаад одоо харилцан зохицож одоо ажилтдаг да. 96 жилийн хугацаанд одоо хөгжиж ирсэн гэдэг тайлж байна. Цааших ер нь дараагийн жилүүдэд нотариатчдын ур чадвар, харилцаа хандлага, мэргэжлийн байх тий захим одоо систем шилжих гээд ямар ер нь зорилттой ажиллаж байна. Энэ ойн баярынхаа өрөөнд дэр нь юу зохион байгуулах. За ер нь бол ингээд нийгмийн хөгжилтэй мөр зэрэгцэн ажиллаж чадахгүй бол тухайн ямар ч ажил алба байна уу, бизнес байна ингээд одоо халагдчихийдэг. Тэгэхээр бид нар одоо нийгмийн хөгжил дэвшилтэд мөр зэрэгцэхийн тулд одоо үйл ажиллагаа захимжуулаад 2 жил болж байна. Дээр нь одоо нотариатчаа мэргэжүүлэх сургалтындаг одоо тогтмол зохион байгуулж байна. Тэгэхээр бид нар бол одоо нийгмийн хөгжилтэй мөр зэрэгцээ алах одоо болцоотой, нөөцтэй учраас одоо энэ чиглэлээр одоо тодорхой ажлыг одоо төлөвлөлөд хийж байгаа. Өөрөөр хэлбэл нотариатчийг мэргэжүүлэх асуудал, үйл ажиллагаа захимжуулах асуудал, нотариатчийн ёс зүйг одоо бас дэвшлүүлэх ийм 3 асуудал бол үндсэн одоо манай байгууллагын цаашдын одоо бас асуудал байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол одоо Монголын нотариатчдын танхим бол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдэг бас хэлхийг хүсэж байна. Хэдийгээр хуульч нэмээд шалгалт өгөө тэнцэж байгаа гэсэн хүн болсон алдахыг үгүйсэхгүй те алдаа гаргаж болно. Тэгэхээр энэ дээр хяналт тавьдаг байгууллага байдаг. За хуулийн салбарт ажиллаж байгаа бүхэл хүн алдаж магадгүй. Тэгэхээр энэ болгонд одоо хяналт байдаг. Түүнтэй адилхан нотариатын байгууллагын нотариач үйл ажиллагаанд бас хяналт байгаа. Өөрөөр хэлбэл Монголын нотариачдын танхим дээр сахилгын зүйл байдаг. Энэ сахилгын зүйл хяналт тавьдаг. Дээр нь хууль зүйн яам чиг үүрэх өрөөнд нотариатын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тэгэхээр бол яг энэ хяналт тавьж байгаа байгууллагууд асуудал гарсан даруйд шийдвэрлээд хариуцлага тооцноо гэсэн тийм үү. Нийтлэгээр нь гардаг ямар алдаа дутагдал байдаг бол. За одоо нотариатчийн нийтлэг гардаг алдаа дутагдал юу вэ гэхээр одоо хууль тогтоомжийг одоо нийгмээр ойлгоогүй зөрүүтэй ойлгосоос одоо ийм асуудал гарч байгаа. Хоёрдугаар тань үйлчлүүлэгчийн зөв бус тавьсан шаардлага үйлчлүүлэгч өнөөдөр ирээд нэг үг хэлжсэн дараа нөгөө маргаа усангууд би тэгээгүй гэдэг одоо хэлсэн үгнээс буцдаг ч юм уу. Иймэрхүү асуудалтай холбоотой. За гуравдугаар одоо нотариачтай харилцааны дундаа үйлчлүүлэгч одоо бүдүүлгээр одоо харилцчаад эргээд одоо нотариач ингэж харилцлаач гэдэг иймэрхүү гомдууд одоо түгээмэл байдаг. Гэхдээ эдгээр нийт ирсэн гомдлын ихэнх хувь нь дандаа хэрэгсэхгүй болчиход яагаад гэвэл одоо зөрчлийн шинжтэй байхаас илүү харилцан ойлголцны шинжтэй байдаг. Яг дотроо хуулийн хэмжээ зөрчсөн асуудал бол дотроо төвшөнд бол гардаг. Тэрийг нөгөө мэргэжлийн байгууллага нь шалгаад шийдэх одоо тэр журмаараа одоо шийдэд явдаг байгаа. Гэрээстэл өг залгамжил хоёр дээр хоёулаа бас дахиад илүү дэлгэрэнгүй яриа гэж би бас хүсэж байна. Ягаад гэвэл одоо тайлж штэ тий сүүлүүд энэ одоо чиглэлийн үйлчлэг авах хүсэж байгаа хүмүүс маш их байгаа гэдэг. Энд дээр тэгэхээр хүсэж ивэл яг ямар шатраатаагаар ямар бичиг баримттай зайлшгүй байж энэ үйлчлэгийг авдаг юм бэ? За гэрээслийн хувьд бол 5-1-р өөрөө эргэцсэн хувьд чадамжтай эрүүл гэдэг нотсон мэргэжлийн эмчийн бичиг ямар эд хөрөнгө гэрэлж чана тэр хөрөнгийн гэрчлэгээ байхад л өөр юм шаардлагагүй гэсэн нотариач дээр очиулзаад цаг аваад гэрээслийг гэрчлүүлж болно. За өв залгамжил буюу хууль ёсны өвлийн асуудал буюу одоо тэр яаж хэрэгждэг вэ гэхээр тухайн этгээд нас орсноос хойш 1 жилийн дараа нотариач өвлөх эрхийн гэрчлэгээ олгодог. За яагаад 1 жилийн хугацаа тавьдаг вэ? Энэ 1 жилийн хугацаанд тухайн этгээд эд хөрөнгөийг өвлөх эрхтэй субъектүүдийг өвлж авах хүсэлт гаргах юм болцоогоор хангасан хугацаа байдаг. Түүнээс шууд хүсэлт гаргасан нь өгж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл тухайн этгээд эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчд хувааж авдаг учраас.
Тэгэхээр энэ асуудлаар бас нотариатчид очоод бас илүү дэлгэнгүй мэдээлэл авах боломжтой. За хууль ёсны өвлөгчийн хувьд одоо ямар баримт бүрдүүлэх вэ гэхээр нэгдүгээр өөрөө хууль ёсны өвлөгч гэдэг тогтоох тийм баримтыг бүрдүүлсэн байх хэрэгтэй. За хоёрдугаар тухайн хууль ёсны өвлөгч нь тухайн насрагчтай хамт амьдарч байсан, тусдаа амьдарч байсан гэдэг хорооны тодорхойлт хэрэгтэй. Гуравдугаар одоо өвлөгт хийх хөрөнгө өмчлөх эрхийг тогтоосон бичиг баримтууд гэх мэт ийм зүйлүүдийг л одоо шаардж байгаа. За баярлалаа. Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажил амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн ажил хүсье. Баярлалаа. За баярлалаа хэрхэн үзэгчдээ бид өнөөдрийнхөө онцлог зочноор Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Баян Жаргалтай ярилцлаа. Анхаарал хандуулан үзсэнд баярлалаа.